Unread Media би хэрхэн ажилладаг вэ болон Framestore студийн Visual Effect хөгжүүлэгч инженер Д. Төмөр тогтох. Дэлхийг хамгаалагч супер баатаруудын нэгдэл Avengers өхөөртөм хөрхөн Paddington баавгай үзэгсэлэнт Лусын тагна Ariel-гээд дэлгэцээс харах боломжтой юр бусын уран зөгнөлт түүхүүдийг технологийн дэвшил ашиглан амьтуулагчид бол Visual Effect артист, инженерүүд юм. Өнөөдрийн дугаарын зочин бол дээр дурдсан дэлхийн хэмжээний томоохон уран бүтээлүүдийн Visual Effect-ийг хариуцсан ажилладаг Framestore компанийн Visual Effect хөгжүүлэгч инженер Д. Төмөр тогтох. Багасаа л Harry Potter-ыг шимтэн үзэж, яг л тийм уран бүтээл хийж үзэх хүсэлд хөтлөгдөж явсан тэрээр Английн Sheffield-ийн их сургуулийг дүүргэж, өдгөө Hollywood-ийн кино урлагт Visual Effect-ийн чиглэлээр ажиллаж буй юм. Spider-Man, Doctor Strange, Fantastic Beasts 3 зэрэг бокс оффисыг тэргүүлсэн кино төслүүдээр амжилттай ажилласан тэрээр Mermaid киноны багт ажиллаж байна. Таны карьераас бид юуг мэдэх ёстой вэ? Хийж буй ажил хүсэл мөрөөдөл ирээдүйн төлөлт маань бүгд хүүхэд насны сонирхож хорлоос үүдэлтэй. Багада бөгжин эзэн Harry Potter зэрэг уран зөгнөлт кинонуудыг үзээд үйл явдлаас илүүтэй тэр бүхнийг хэн, яаж, хэрхэн бүтээсэн бэ гэдэгт татагддаг байсан юм. Дотоог 2000 оны эхээр тунд шимтэн тоглосон. График дүрслэл, анимашн нь тухайн үед шинэлэг гой санагддаг байлаа. Яаж зүгээр явах вэ? Толгойд үүнийг яаж хийдэг юм бол гэдэг бодол эргэлтэнэ. Яа харахгүй сонирхдаг байсан тул гэртээ интернет хүч боломж чадвартаа тааруулаад миний хэмжээний дотоо хувьдаа хийж туршиж эхэлсэн. Одоо бодоход эндээс суурин тавигдсан баг. Найз маань хараад надад видео студидтэй ажиллах санал тавьснаар видео контенттэй танилцсан юм. Тэгэхээр 2007 онд анх YouTube-тэй танилцсан байна. Нэгэнт YouTube-ыг мэддэг болсон хүн англи хэлгүйч мэддэг найзаараа бичүүлээд киноны Visual Effect-ийг хэрхэн хийдэг вэ? Harry Potter хийж буй үйл явц зэргээр хайж төрөл бүрийн мэдээлэл цуглуулж эхэлвэ. Ирээдүйд энэ чиглэлээр мэргэшиж гадны оронд ажиллана гэж шийдээд багаар бэлтгэх болсон. Студид ажиллах хугацаанд MCS Coca-Cola, TV8 суваг, Coke and Beat наадам гээд төрөл бүрийн байгууллагуудад видео контентын ажил хийж, туршлага хоримтлуулахын хажуугаар ажлын бус цагаар англи хэлэндээ нилээд шамдсан. 2-3 жил нухсны дунд IELTS-ийн боломжийн оноо авч олон улсын мэргэжилтнүүд рүү имэйл явуулах түвшинд хүрсэн байх шүү. Гадны сайн уран бүтээлч мэргэжилтнүүд рүү имэйл явуулж өөрийнхөө юу чаддаг, цааш ямар хүсэл зорилготой байгаагаа илэрхийлж, түүнд хүрэхин тулд ямар ур чадвар, туршлага хоримтлуулах тухай зөвлөгөө өгөхийг асуудаг байлаа. Урамтай нь хэдэн сарын дараач хариу ирдэг байв. Тэр имэйл харилцаанаас тун сайн чиг баримж авсан шүү. Тэр дундаа Alan McKay гэх хүнтэй нэлээд дотн танилцж, одоо миний ментор болсон. Тухайн үед би Монголд эдийн засаг, програмчлал хосоосон ангид элсэн байсан ч нэгдүгээрт эдийн засгийн хичээлүүдэд сонирхолгүй, хоёрдугаарт Visual Effect гэж удаад яснаас програмчлалыг сайн мэддгүйгээс гадна сонирхож буй салбартай хэрхэн холбогдохыг ойлголгүй дундаас нь болчихсон юм. Гэхдээ хүрхийг хүссэн цэгмэн тодорхой байсан учраас олон оролдлогын дунд 2014 онд эхний зорилготой хүрч Их Британи руу сурахаар явсан. Нэг их удалгүй гэр бүлийн шалтгаанаар эргээд ирсэн ч 2016 онд The University of Sheffield сургуулийн компьютер програмчлалын ангид тэнцсэн юм. Хичээл хийгээд л хахад ард нь гардаггүй байсан болохоор хажуугаар нь Visual Effect-ээрээ сурандаа гэх бодлоо оюутан байхдаа огт хэрэгжүүлж чадаагүй. Ингээд төгссөнийхөө дараа боломж бүрийг судалж ашигласны эцэст одоогийн компанид ажилд орсон. 3 дахь жилдээ Framestore студид Visual Effect хөгжүүлэгч инженерээр ажиллаж байна. Таны дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Цар тахлын үеэс хойш гэрээсээ ажиллаж сурсан. Хүсэл офисоос ажиллаж болох ч энэ нь илүү амар санагдаад байгаа. Өглөө 10 цагт ажил эхэлнэ, хамгийн түрүүнд мэйлээ шалгаад, дараа нь JIRA системээ шалгаж, ажлын үйл явцаа хийнэ. Ингээд л үндсэн ажлууд руугаа орондоо. Visual Effect-ийг шат шатандаа 3 төрлийн хүмүүс хийдэг. Эхнийх нь загвар, дизайн, бүтээл санаа гаргадаг Visual Effect артистууд. Хоёр дахь нь түүнийг хийгч, холбогч, технологиг бүтээдэг инженерүүд. Гурав дахь нь бүхэл үйл явцыг хянж, таслалдуулалгүй авч явах үүрэгтэй продюсерууд. Бүгдээрээ Visual Effect мэргэжилтнүүд гэж явна. Миний хувьд Visual Effect инженерээр ажилладаг. Компани зүгээс ажиллаа цагт нь чанартай л гүйцэтгэж ойл харьцангуй уян хатаа ажиллах боломж олгодогч. Би зөвхөн ажлын цагтаа бүрэн төвлөрч, бүтээмжтэй ажиллаад цагтаа таардаг юм. Юу ч байсан 18 цагтаа л дуусгана. Таны ажлын ноу-хау. Нэг ажилтаа удаан зурлаад байдаггүй. Нэг хүмүүс нь чанартай хийгээд хурдан дуусгахыг боддог. Түүний ачаар инженерүүд өдөрт дунджаар 1-2 багтаа ажилладаг бол би 3-4 багтаа ажиллаж амждаг баг.
Бидний ажил бол visual effect хийхэд тулгарч буй технологийн асуудлуудыг шийдэж, улам гоё, бодит хийхэд шаардлагатай програмуудыг сэдэх, хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх явдал юм. Иймээс асуудал шийдэл гаргах чадвар нэлээд хэрэгтэй. Одоогийн ажиллах арга барил дотоод тоглож явахдаа олж авсан олон зүйлс нөлөөлдөг гэж боддог. Багаар ажиллах, дарамт өндөртөө нөхцөлд тайван байх, тэр дунд өөрийгөө бариад логик шийдвэр гаргах гэх мэт. Миний хувьд өгөөжөө өгсөн тоглоом. Мөн хурдтай суралцах чадвар байна. Манай мэргэжилд ажлаа гартаа оруулах гэдэг ойлголт бараг байхгүй. Жил ирэх бүр технологи шинжлэгдэж, өөрчлөгдөж учраас өдөр бүр шинэ юм суурч судлахгүй л болохгүй. Жишээ нь 2019 онд Pixar USD гэх технологиг ашиглахад салбарынх нь гайхаж, шагшиж байсан бол 2020 онд Mandalorian гэж цуврал дээр LED screen шинээр ашиглаж эхэлсэн байдаг. Гэтэл 2021 онд Dune дээр ногоон дэлгэц биш, орчинд нь тохируулаад саарал дэлгэц ашиглах технологи гараад ирлээ. Тэгэхээр нэг зүйлтэй удаан зуралталгүй хурдан сураад цааш мартаад явах нь амар. Нэг ажил дуусгасан бол сурсан гол зүйлийг тэмдэглэж аваад дараа нь толгойноосоо арччихдаг. Тэр болгоныг санаж зүлгэж явах гэж хүчилдэггүй. Ашиглахгүй байж чаддаггүй апп хэрэгслүүд юу вэ? Мэдээж мэргэжил бүхэнд мэддэг, чаддаг байх ёстой суур хэрэглүүр програмууд байдаг. Бидний хувьд тэр нь Autodesk Maya, SideFX Houdini, Foundry Nuke, 3D. Энэ дүрийг гартаа оруулах хэрэгтэй. Холливуудын кинонуудын visual effect-ийг хийдэг студиуд бүр өөрсдийн онцлогтой, тусдаа ашигладаг програмтай. Манай студийн хувьд дүрийн эффектээр илүү алдартай. Paddington баавгай Guardians of Galaxy-гийн элбэнхийн үснээс харж болно. Үсний динамик хийлээ гэхэд л салхинд яаж хийсэх, усанд яаж хөдөлгөхөөс эхлээд нарийн олон зүйл байдаг. Олонд мэддэггүй програмууд ч бий. Тэр бүрийг шинээр сэтэж, хийснийг нь сайжруулж авна. Мөн Gmail фильтрийг сайн ашиглаж, өөрт хэрэгтэй мэдээлэлээ шүүж авдаг. Бүгдийг нь нарийн ангилж, тохирхоог нь хийсэн болохоор үнэхээр чухал имэйл сонирдуулга болж ирдгээ гэсэн үг. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? Өдөрт 1-2 цагийг deep focus буюу гүн төвлөрөлтөд ганцаараа ажиллахад зарцуулдаг. Тэр үедээ ямар ч хурал уулзалтад оролцохгүй, дуудлага авдаггүй. Зөвхөн үр дүн, эцсийн бүтээгдэхүүнд анхаардаг. Тэр үедээ ямар хөгжим сонсоход шалтгаалж ажиллах хэлбэр хугацаа өөрчлөлтөд байх тун магадaltaй. Хурал уулзалт нэн шаардлагатай л биш бол зүгтдэг талдаа. Ялангуяа хуралд оролцож буй хүмүүс нь асуудлаа сайн ойлгосон, эсвэл орох хэвээр хүмүүс нь биш байвал заавал байх шаардлагагүй гэж үздэг. Орохоор бол хурлын шалтгаан, ярилцах сэдв, асуудлыг судлаад өөрийн зүгээс ярих зүйл шийдлийг боловсруулад орно. Тэгж байж л цагаа амьдч чадна да. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? Нэн түрүүнд одоогоор аль нь илүү чухал вэ гэдэг асуултад хариулж ажлаа сонгодог. Жишээ нь хүн алдс доктор Стрэндж 2-ын төсөл зэрэг болж байсан ч хүн алдс төрүүлж нээлттэй хийхдээ тэр ажлыг эхлээд барьж авах байдлаар гэсэн үг. Харин дараа нь урт хугацаанд үргэлжлэх ажлуудаа ямахын онолоор урагшлуулна. Тухайлбал нийт 8-9 сарын хугацаанд хийх том төслүүд байвал хугацаа байна даа гэж тайвширч хойшлуулалгүй аль болох өдөрт нь багаар ахиулахыг боддог. Эртхэн шиг асуудлаа олоод тусламж хэрэгтэй бол хэрэгтэй хүндээ хандаад явбал амар. Учиртай болоод л урт хугацаа тавьсан байгаа шүү дээ. Ер нь энд ирснээсээ хойш цаг тулгаж хийдэг зангаа хаях гэж их юм болсон. Баггүй сургамж авсан эцэст энэ л дадлаасаа салж 1-2 жил өнгөрч байна. Өөртөө энэ дадлыг суулгахын тулд их хүч хөдөлмөр орсон болохоор цаашдаач цахилга бодтой хадгалж явахыг хичээдэг дээ. Эрч хүчээ хэрхэн сэлбдэг вэ? Киногоо хийчгээд ажлынхантайгаа уулзаад ганц 2 шил бий уух сайхан байдаг. Мэдээж кино театр зорж киногоо үзнэ. Бас байнга сууж ажилдаг болохоор 7 хоногт 4-5 удаа цаг гаргангүй. Өдөр тутамдаа гэрээсээ гараад Лондоны ямар нэгэн хуучны гудамжаар алхангаа хүмүүсийн хэрхэн амьдарч байгааг ажиглах сонирхолтой. Энд хуучны хэдий ч үнэтэй гудамжууд байдаг юм л та. Тэнд байгаа эртний язгууртан хүмүүс цаанаа л ондоо байдаг. Нэг хэсэг би хатан хааны ордонтой их ойрхон амьдардаг байлаа. Хөгшчүүлэхтэй хэсгэлтэй. Аяга кофе авчхаад хэсэгхэн байхад л нэг хөгшин өдөр бүр 10 эсвэл 12 цаг биш. Яг 11 цагт кафед орж ирдгийг, ажлын өдөр ямар ч хүнгүй байсан цэцэрлэгт хүрээлэн амралтын өдөр хэрхэн дүүрдгийг, олон нохойтой хосууд нохтоо салхилуулахаар хэрхэн гарч ирдгийг харж суудаг байсан. Энгийн ч гэлээ энэ дадал амралтын минь салшгүй хэсэг. Өө тийм. Сүүлд Call of Duty-г стрессээ гаргахад их зүгээр юмгээд тоглох дуртай болчиход байгаа. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл ажилтай нь юу вэ? Дурлаж хийдэг гэхээр ажиллал болчиход байна. За байц. Ажилдаа хэрэглэж байгаа програмуудтай гаршаад ирэхээр дуртай кинонуудынхаа эффектийг өөрөө хийж үзэх сонирхолтой байдаг. Арай өмнө гэвэл блог их хөтлөг байсан.
Сүүлийн үед жилдээ бараг 1-2 бичвэр л арай гэж оруулдаг болчихсон. Уг нь цаг гарвал толгой доторхоо судалж бичих нь их зүгээр байдаг юм. Бичих зураа жижиг санаануудаа тэмдэглээд явах нь тун сонирхолтой. Хийж буй ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд. Давуу тал гэвэл энд ажиллаж байгаа хүмүүс бүгд аз жаргалтайгаар ажиллаа хийдэг. Учир нь ажилд ороход нэлээд өндөр шалгууртай, тэрийг нь хангахын тулд багагүй хугацааны эрүүл хайгуул, идэх зүтгэл, хөлс хүч ордог юм. Үүнийг л хийх гэж чин сэтгэлээсээ хүсэж тэмүүлсэн хүмүүсээр дүүрэн байдаг юм уу да. Ажилдаа хандах хандлага нь эерэг, шинийг хийж бүтээе, болгоно, чадна гэсэн эрч хүчтэй хүмүүстэй баг болж ажиллах дуртай. Игчим сурна, нэмээд ажилласан бүтээлээ кино театрын өргөн дэлгэцээр үзнэ гэдэг том бонус, тун сайхан мэдрэмж байдаг. Мөн ажлын цагийг дурдхан зүйтэй. Артистууд, жүжигчид, зураг авалтын багийнхны ажлын цагийн хуваар тааварлашгүй. Зарим үед унтахчсаагүй ажилдагч, зарим үед огт ажилгүй болох нь бий. Тиймээс ажил амьдралаа төлөвлөж, тогтмол бөгөөд тасралтгүй ажил эхлүүлэхэд хүндрэлтэй. Миний хувьд адилхан уран бүтээлч хэдий ч яг цагтаа ажилдаг. Тэр хэрээр хувийн амьдрал болон ажлын цагийн хуваар нь илүү ойлгомжтой, тодорхой байдаг. Англи дээрээ хамгийн анхны оролцож ажилласан төслүүдэд дурдвал Netflix-ийн A Boy Called Christmas, Warner Bros. Company-ийн Tom and Jerry, BBC-гийн His Dark Materials цуврал байсан. Хамгийн том төсөл гэвэл Fantastic Beasts 3 гэх байна. Уг төсөл дээр post-twist буюу post visualization гэдэг шинэ аргыг ашигласан. Зураг авалт дуусны дараа бичлэг дээрээ нэмж хасах, засварлах бүхнийг туршиж үзнэ гэсэн үг. Previs, TechVis гэх аргачлал нь зураг авалт эхлэхээс өмнөх бүх зураглалаа тодорхой болгож төлөвлөдөг. Тухайлбал Gravity кино бол зураг авалтаас өмнө бүх хэсгийг 2 удаа авч үзсийн дараа хийсэн. Previs, TechVis аргачлалын тод жишээ. VSDU гэхээр зураг авалтын план дээр гэхээс илүү дүр дээр ажилладаг. Энэ аргачлалаар Доктор Стрэнжийн даван галтай мангас дээр хэдэн 7 хоног ажилласан. Харин Fantastic Beasts 3 дээр бүх зураг авалт хийсний дараа ямар амтан байх, яаж хөдөлгөхийг шийдэж, цэвэр оргүй хоосноос бий болгосон гэхэд болно. Үүнээс цааш нарийн ширээнийг дурдах боломжгүй ч энэ болсонгүй гээд дахин зураг авалт хийх эрх байдаггүйг нь бодохоор нилээд хүнд арга шүү. Сул тал нь өрсөлдөөн л юм да. Чадахгүй бол сураагүй бол ямар ч найраа байхгүй. Чиний орон чадах хүн боломж гарч ирэхийг анаа түлээж байгаа. Хинч чамайг хүлээхгүй, хүчлэхгүй гэдэг хатууч гэлээ үнэн бөгөөд зэрлэг зарчим энд үйлчилдэг. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө. Сүүлд нь трейлер цацагдсан Mermaid дээр нэг шинэ аргачлал хөгжүүлсэн. Анимашн хийхэд хүнч бай, амьтанч бай, булчинг нь хийх нэлээд төвөгтэй байдаг юм. Яаж хичээсэн төгс болдоггүй. Харин энэ киноны shot sculpting дээр бид тусдаа програм ашиглан илүү төгс рүү дөхүүлэх технологи хөгжүүлсэн. Удахгүй үзэгчдэд хүрэх байхаа. Ойрын үед студидтэй crowdwork хийх систем бичиж байгаа. Кинонд олон мастай бүтээл хийх тохиолдол цөөнгүй. Жишээ нь бүгжний эзэн дээр гардаг оркуудын дайн ч юм уу. Түүнийг дижиталаар хийх боломжтой тул уг системийг хөгжүүлж байгаа. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ? Өдөр бүр ажлаа яг цагтанд дуусгаад шөнө дунд хүртэл чадвараа сайжруулахад анхаардаг. Бие даан төрөл бүрийн сургалт хайх, програм оролдох, туршлын төслүүдээр ажиллах зэргээр өнгөрүүлдэг. Байнга сурахгүй л бол юу хоцорчих гээд байдаг салбар болохоор ингэхээс жаргагүй. Бас бусдыг их ажигладаг. LinkedIn дээр салбарынхаа нэлээд чухал хүмүүсийг дагдаг болохоор тэдний зарлаж буй сургалт хилцүүлгийн мэдээллийг алдалгүй авч болж өгвөл хэрэгтэй бүхэнд нь хамрагдахыг боддог. Сургалт авдаг тусдаа сайт ч бий. Технологи өөрчлөгдсөн ч суур туршлага хамгийн үнэтэй хөрөнгө оруулалтын нэг гэдэгтээ санал нийлдэг. Тиймээс салбарын акулуудыг тэтгэвртэй гарсан ч дагсаар л байна да. Санал болгох ном, хөгжим, кино. I Forgot to Die гэдэг ном их таалагдсан. Киноны хувьд бүгд найрамдах Солонгос улсын трейлер төрлийн бүрэн хэмжээний кинонуудад дуртай. Old Boy, Parasite, New World гэх мэт. Бас сонин кинонуудад дуртай. Сэтгэхүйн хүрээг тэлсэн, тулгаа ажилуулсан, эргэлзээ төрүүлсэн, бодолд автуулсан, нийгмийн асуудлыг бүтээлч өнцгөөс хөндлөн гаргаж ирсэн тийм л уран бүтээлүүд. Сүүлд гэхэд 1900-аад оны дунд үеийн Францын үр хөндлөлтийг хуулаараа хориглодог нийгэм дэх эмэгтэйчүүдийн амьдралыг өгүүлсэн кино их таалагдсан. Хүүхдэд төрүүлчихвэл үлдсэн бүх амьдралаа тосгоны авгаан хуваар өнгөрүүлэхээс өөр сонголтгүй үлдэх залуу бүсгүүчүүдийн хүндхэн нөхцөл байдлыг харуулдаг. Бас Канны наадамд нэр дэвшсэн Итали кино байна. Цар тахлын үеийг дүрсэлсэн. Мухар сүсэг, шашны суртал ухаалгад хит автсан тэр цаг үеийнхэн цар тахлыг хэрхэн хүлээж авч буй тухай юм. Үзүүштэй кино байсан шүү.
Хөгжим гэвэл ихвчлэн гадаад уран бүтээлчдийг сонсдог юм байна. DJ Corlava, SEV, Lux-ыг дурдж болох юм. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө. Өмнө нь дурдсан ментор болох Alan McKay маань надад нэг удаа сонгосон нэг чиглэлдээ сайтар төлрөөд түүнийгээ нүд мэргэш. Тэр цагт чамд маш их боломж эрх чөлөө гарч ирнэ. Эрх чөлөө гэдэг дараа нь чи юу ч сонирхсон түүнийгээ бүтэхгүй байх вэ гэдэг айцгүйгээр амар амгалан аз жаргалтай хийж чадна шүү дээ. Угаасаа чам чаддаг юм байгаа юм чинь гэж хэлж байсан юм. Энэ л юм да. Ер нь хүн сайн чаддаг, хаанч баатарлаг хийдэг, хоолоо олдог, нэг л ажил байхад хангалттай. Бус нь бол хобби байхад болно. Мөн баг сургуульд орж явах үед хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л мэддэг юм шүү гэж байсан юм. Дээд боловсрал эзэмшээгүй хөдөөний эгэл хүмүүс болох аав ээж маань их сургуулаа орхих шийдвэр гаргах үед ч энэ хэлжсэн шигэ ирээдүг минь миний гарт надад итгээд үлдээсэн. Шийдвэрт нөлөөлөх гэж огт хүчлээгүй. Тэр утгаараа их хүчтэй үг шиг санагддаг юм. Бусдад шидэх санаа. Өөрийнхөө хүсэл тэмүүлэл болон чи сэтгэлээсээ хийх дуртай зүйлээ мэддэг байгаарай. Тэгээд түүндээ таарсан сонголтоо хийж нэгэн шийдвэр гаргасан бол зөв буруугаас үл хамааран хариуцлагаа өргөх чадвартай байгаасай. Юу хийх нь, хаа хүртэл явах нь тэр байтугай үнэхээр бүтэлтэй болох хэсэг нь тийм ч чухал биш дээ. Гол нь альва зүйлийн төлөө ганхалгүй эрс шийдвэр гаргаж зорилгодоо хүрэхин тулд биеэд ажиллах юм. Чадахгүй бүх юмаа оролдож чаддаг болохын төлөө тэмцээд явах сайхан. Тэгвэл илүү жаргалтай, харамсахгүй амьдрах байх. Unread Media би хэрхэн ажилдаг вэ болон нийтлэг бичсэн оюун лам, нийтлэг уншсан шний нэгэн.